Би одоо ямар байр суурьтай байсан бэ гэвэл оюутлогыг яг Эрдэнэчийн жишээгээр хийгээд гэж баяр сүхтэй хийлгээд байсан. Эрдэнэчийн жишээгээр л хийж чи наадуултайгаа заавал ингэ гадны нэгэнтээ нөөцөн тогтогдсон ийм их нөөцтэй байна гэдгийг тэр бизнес эрхэлж байгаа тэр гадны улсууд ч мэдсэн, манайч мэдсэн. Тийм учраас бид нар энэ чинь өөрсдөө тулгалтыг хийж болно шүү дээ. Тийм шүү дээ. Яг тэр зөвшөөрөхгүй бол нэг ганц хоёр жил хойшилж илээ. Хоосоо алдчихсан дөрвөл тэр газар доороо байж исэн тэр шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр чин тэрий чин орж ирэл одоо их хурл дээр чин баяр зохиц нь Монгол улсын их хурлын гишүүн биш, сангийн сайд биш. Оюу толгой компани төлөөлж орж ирсэн юм шиг ярьдаг гэсэн чинь. Үгүй оюу толгойг л өмөрөөл яриад байна. Бараг манайх гэж ярих нь холгүй байсан шүү дээ. Манай компани гэж ярих гэдэг юм чинь бараг. Бүр тийм хэмжээнд хүрсэн шүү дээ.